Нэгдсэн дээд лигээс хойш цувралын 5 дахь тоглолтондоо хоцсон баг нь 75% дараагийн шат руу гардаг гэсэн үзүүлэлттэй байдаг. Матч ап дээр таарсан байгаа харагдаж байна. Дүлгөөн дэлгэр нямын эсрэг ямар гоё төгсгөө. Онооны сэтгийг ган хуйгийн дүлгөөн толгон тоглогчийн байралтаа бас өндөртөө орох тоглогчтой. яг уу. Дахиад дүлгөөн дундын шидэлтийг гүйцэтгсэн. Дүлгөөнийхөө эхний хоёр довтлогоо хоёулангийн унгаж байна. Гэрсэн дүлгөөний слоныг авч байгаа юм байна. Jordan Harris ямар гоё дамжуултыг өгсөн бэ? Саруул Эрдэнэ 3-аас шийдэл дамжуултаа болсон 7 тэгс эглэлийг SJ Psok хийлээ. Угсаа шахсан хамгаалтаас гарч ирээд доолцсон ситуацийн төгөлдөр бодонсын эхний хоёр оног авчирж байна. Засал хүнд байдлаас авчсан Саруул Эрдэнэ эргэлзэх зүйлгүй шийдсэн дараас 3 онооны шийдэлтийг оруулж байна. Саруул Эрдэнэ эсрэг Саруулын хамгаалтын эсрэг дайрч орно гэдэг амаргүй дэк төгсөн 2 оноо. Ялч хамгаалах хамгаалагч эсрэг гарсан байлаа. Араас бөмбөг тассан тулг ганцаараа гарч ирээд 2 оног авсан багийн 9 дэх оноо болж байна. Үзэрших. Сайжсгүн слоныг авч ороод дундаас Кясенсийн гарыг дагуулж шийдсэн үлцэн оршихын тоглолтын эхний оноогоо авлаа. Хамгаалагч хүрээд бөмбөг таслагдсан байгаа. Батбаяр өөрөө зайлаад яваад орсон 2 оноо. За тулуу яг л ингэж Кясенсийн өдөөс дайрч ороод байгаа юм да. Өмнөх тоглолтноор бас нэг дайрч ороод алдаа авч ирсэн. Карник хүнд байдлаас унаач идсэн дундын зан шийдэлт амжилттай болсон. Карник тулуу ямар гоё өргөө судалсан бэ? 2 оноо. Бэкдор катыг утгаар нь хилээд байна. Ижисүү рүү гаргасан. Ижисүү холын шидэлтийг гүйцэтгсэн. Ижисүүгийн шидэлт байхгүй. Гихтэ Карник 2 дахь боломжоор цагирган дээрээс товтолж баг. За ямар нэгэн тоглох суларсангүй. Jordan Harris дээр бөмбөгөрсөн. Harris дараад орсон самарсан дуудлага амжилттай болсон. Их хүнд байдлаас тоглоом орууллаа да. Scrap нэгийг өнгөрөөгөө зүсээд орсон оролт амжилттай болсон. За тэгээд яг нэг юм багийн тоглолт завж руу гаргасан Scrap буцаагаад Ананд дундын шидэлтийг гүйцэтгсэн. Анандын эхний шидэлт. За энэ тоглолтод авж байгаа эхний оноо дундын шидэлтээс ирж мөрөвшин. Карник руу атгуулж чадсан да. Дахиад Карник цагирын дээрээс довч 2 оноо багтаа авчирч байна. Ахгүй гинэ. Ямар ч байсан. Өөрөө холын шидэлтийг гүйцэтгсэн. Анандын холын шидэлт дунж байна. Дараалаад нийтдээ сайн хүчтэй ороод ирсэн. Шумбаж орж ирээд оноо одгсон тулгын хичээл зүтгэдэг бишрийн үнсэн довтлогоо байсангүй. Дахиад дараагийн боломж үүсэн Jordan Harris хамгаалагчгүй холын шидэлтийг гүйцэтгсэн. Унахаас яах вэ? Jordan Harris тулгын өдөөс дайрч ороод довтолсон Кясенсийг аргалаад 2 оноо авчлаа. Jordan нэг дохиж гаргаад дахиад тулг руу дамжуултыг өгсөн. Тулгын холын шидэлтээс багийн 26 дахь оноо хийгээд байна да. Ананд бөмбөгтэй Ананд зүсээд орсон. Анандын оролт амжилттай багийн 28 дахь оноо. 2 хамгаалагчид татаа задлсан Саруул Эрдэнэ Карник Кясенсийн өдөөс бөмбөг дуудаад авсан довтолгоо амжилттай болсон. Кясенсийг жижигхэн байна гэж энэ Карник. За буцаагаад Scrap-ын довтлогоо авирж байгаа дунсан. Нэмэлт нэг шидэлтийг гүйцэтгэх хэрэгтэй болж байна. Нөгөө Карник эргээд үлцэн орших задлсан Саруул Эрдэнэ тоглолтод 2 удаа хийцэн байгаа. 3 дахь нь 3-аас 3 100% шидэж байна. ямар нэг алдаа байхгүй. Буцаагаад бөмбөг таслагдсан. Scrap нэгийн эсрэг бүр 4 гараад ирсэн байна. Scrap өөрөө төгсгөж байгаа юм байна. 34-33 болгож оноог ойртуулж байна. Дахиад Jordan Harris бөмбөгийн шилжилт гоё явсаар мөнхөр дээр ирсэн мөнхөрийн довтлогоо амжилттай. 36 дахь оноо. Ананд доошоо Инкватор кадрагийн эргэлттэй довтлогоо. Хоёр шахаад орсон холын шидэлтийг гүйцэтгсэн үлзий оршихын шидэлт амжилтгүй. Карник дахиад амжилттай нэмээд алдаатай довтлоо. Ананд доошоо дамжуултыг өгсөн. Инкваторын довтлогоо мөн амжилттай болж байна. За кадра Ананд хоёрын довтлооны хослол Тулгый. За бодонсын хамгаалт ямарташ байрлалаа эзэлсэн үлзээ орших өөрөө шидэлтийг үзсэн дундын зай шидэлт амжилттай болсон. Хилчилж байна. Кясенс. За тулгын хамгаач таарсан да. Дайраад орсон Демаркус Кясенсийн 2 оноо. Боломжтой яг одоо аппликейшнаа татаж зайнаас бүртгүүлээд огтлтын бэлгээ аваарай. Harris Амдын өдөөс дундаас шидсэн маш гоё шидэлт байлаа. Тэгэд нөгөө хариуг нь барьсан довтлогоонууд явсаар байна. SJ шахаад тоглосон Harris руу дамжуулт орж ирсэн Harris-ийн гоё төгсгөл байсан. Жодоор 3-аас оруулаагүй байна да. Тулга
Инфатор дүлгөөний гараг давуулаад давтуулсан энэ удаа амжилтгүй гихтэй хашиг тоглож байсангүй. Хоёр дахь боломжоор оноо авлаа. Скрап түн дээр орох хамгаалтыг хийж байгаа. Харис руу гаргаад өгсөн. Харис холын шидэлтийг гүйцэтгсэн. Харисын шидэлт угааж байгаад унж байна. За ингээд 49-41 буюу 8 онооны зөрүүтэй Үеийн хүрцэн явж байна. Тулын харин бөмбөг алдсан шүү. Хурдан давтгаа Ананд гараад ирсэн. Анандын амархаа 2 оноо. Ананд өнөөдөр ингээд 9 дахь давтгааг гүйцэтгэж байна да өнөөдөр. Тул хүй. Дундын шидэлтийг гүйцэтгсэн. Тулын шидэлт унж байна. Касенс. За маш гоё дамжуултыг өгсөн. Инфатор цул оноо авлаа. За сая ялч өмнө түвшний байрыг дүлгөө нөхөж суларчлаа. За Инфатор ингээд энэ үед дээр 8 дахь оноогоо авсан. Муу шүү. Холын шидэлтийг гүйцэтгсэн. Шидэлт нь орох ёс. Гол ивент гэж Powered Sport ус. Скрап дотоогоо алдсан. Гэхдээ хоёр дахь боломжийг өөрөө үүсгээд 2 оноо авлаа. Скрапийн тоглолтод авж байгаа 12 дахь. За энэ тоглолтод 3-аас 7 шидэд бүгдийг нь алдсан байгаа Үлзөөрших. Задлсан Саруул Эрдэнэ эргэлзэх зөвлөгөө аваад шийдсэн. Өнөөдөр Саруул Эрдэнэ торыг шатааж байна да. Айл болохоор баг үлдээх болоо да. Өмнө шилжилт явсаар мөнх хоёр дээр ирсэн завжин дээрээс хоолын шилжилтийг гүйцэтгсэн Инфатрийн мөнх хоёр 20 онооны зөрүүг цэлэг бодонс баг үүсгэжсэнийг санаж байгаа бах. Дүлгөөн гэхдээ энэ үеийн ихний оноог авлаа. Даалрээс Чипсог 14 онооны зөрүүг үүсгэж чадсан юм байна. Үлзэн оршихын дамжуул Саруул Эрдэнэ сул шидэж чадсан да. 3 онооны шидэл дахиад амжилттай болсон. Ихний хагаст байсан Ананд энэ хагаст ихэл чимээгүй байна да. Энэ удаа аваа шуу шидсэн. Хэрэгтэй 3 оноо байлаа. Дүлгөөн. За Касенс эсрэг бөмбөг аваад дундаас гарын давлаа шийдсэн ган хуйгийн дүлгөөний шилж зариг дунлаа. Харилцагч боллоод iPhone 16 Pro болон Samsung TV эхэнд олон бэлгийн эзэн болох боломжтой байгаа. Яг одоо аппликейшнаа татаж дахиад 7 6 гэж ахт довтгоонууд эхэлж байгаа. Дахиад экстра пассууд явсаар байна. Үлзэн орших дундын шидэлтийг гүйцэтгсэн алдаатай. Үлзэн орших ямар ч байсан дараалаад 2 удаа бөмбөг таслаад Боблс довтлогоонд орсон тулга явж ороод 2 оноо. За Инфатрийн Слана 5-аас тодгшоо оруулсан да. Jordan Harris хойшоо татаж идсэн Jordan Harris-ийн 3 онооны шийдэл дамжуултаа болсон. Үлзэн орших. За Үлзэн орших задарсан ямар гоё дамжуулт байсан бэ? Батагийн тулгын 3 онооны шийдэлд дараасан холын шийдэл. 2 гэдэг үр дүнтэй нэлээд хэцүү байдал руу яваад орж чин гэсэн. Бат 2 холын шидэлтийг гүйцэтгсэн. Эцэст нь боднос холын зарим Эвцэсэр эхний үед дээр самбарын 3-4 тоглогч нь 2 алдаатай болсон байсан. Тэрнээс хойш бол алдаагаа маш сайн контролдлоо шүү. яг үнэ. За Эрдэнэ уясгадан дасгалжуулагчийн хувьд ийхүү ямар ч байсан өрсөлдөөнийг өөрийн талд эргүүлж чадлаа. SJP-г сүүлийн 2 тоглолт буюу цувралын 4 болон 5 дахь тоглолтод нэг ч удаа оноо доор орсонгүй. Сүүлийн 2 тоглолт бүтэн онооны илүүтэй байлаа. Цувралыг ерөнхийдөө бүгд нь эргүүлжлээ гэж хэлэхэд болохоор байна. За их цуврал 3-2 болсон SJP-г цувралыг тэргүүлж эхэллээ.